Өнөөдрийн улсын хурлын чуулганы хуралдаанаар гишүүдийн 76.3% саналаар Бямбцогт улсын хурлын даргаар сонгогдлоо. Тэгвэл улсын хурлын дарга нь аль нэг намын гишүүн байх ёсгүй гэсэн байр суурийг ардчилсан намын бүлгээс дэвшүүлж үүнтэй холбоотой улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөх 11-р сард өргөн барьсан. Мөн өнөөдөр тус хуулийн төслийн талаар улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо хилцэж дэмжснээр эх 7 хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх юм. Хэрвээ хуулийн өөрчлөлт батлагдвал улсын хурлын дарга Бямбцогт нь Монгол Ардын намын гишүүнээс түтгэлзэх юм. Улсын хурлын 4-р сарын 3-ны үдээс хойших чуулганы хуралдаанаар улсын хурлын даргаар улсын хурлын гишүүн Бямбцогтыг томиллоо. Сан дураалтанд 114 гишүүнээс 87 гишүүн дэмжиж 76.3% санал дэмжиглээ. Монгол Улсын хурлын даргаар Сандгийн Бямбцогтыг сонгохыг хуралдаанд орсон гишүүдийн олох дэмжсэн тул Монгол Улсын хурлын даргаыг сонгох тухай улсын хурлын тогтоол баталсанд тооцлоо. Ард түмнийхээ итгэлийг дааж Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж хүлээсэн үүрэг үүрсэн ачаанда эзэн болж ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа төрийн түшээдээ түшин дэмжиж ажиллах болно. Харин улсын их хурлын гишүүнээ ажиллаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйг авиралдаг гишүүдийг толгоо илэхгүй гэдгээс бас хэлье. Парламентын арчлал Монголын ард түмний үндсэн хуулиараа хийсэн сонголт. Энэ сонголтыг бид ямагт хүндэтгэх, баттгах, хамгаалах, парламентын дархлааг бэхжүүлэх үүрэгтэй. Тэгвэл өглөөх нь улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороогоор улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж эх 7 хоногийн улсын хурлын чуулганаар хэлцгээр болоод байгаа юм а. Улсын хурлын гишүүдийн зүгээс одоогийн хуулийн хүрээнд улсын хурлын үйл ажиллагаа явагдаж байгаа тул заавал шин зохицуулалт хийх шаардлагатай эсэхийг нэгтлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Гэвч улсын хурлын дарга буюу парламентын спикер нь улс төрөөс ангид төвийг сахисан байр суурнаас чуулганы хурлааныг удирдах ёстой. Тиймээс улсын хурлын дарга давхар албан тушаал эрхлэх асуудлыг хязгаарлаж улсын хурлын олонх цөөхөн мэтгэлцэн парламентын хяналтын механизмыг илүү бодлоготой болгох шаардлагатай гэж улсын хурлын гишүүн Тэмүүжин онцоллоо. Ардчилсан улс орн тэр дундаа парламентын бүгд найрамдах улсад парламент гэдэг бол уул шиг тулахтай ноён нуруу болоод зогсчих ёстой. Гэтэл Монгол улс 2 жилийн дотор нэг намын дотоод сонгуулиас болоод 2 парламентын дарга буулгачлаа. Энэ бол улсын хурл докторгүй байна гэдгийн том үзүүлэлт. Тийм учраас улсын хурлын даргаыг намаас түтгэлзүүлж намын дотоод улс төрөөс ангид байлгахгүй дараагийн улсын хурлын дарга ийм байдлаар огцорсоор байх юм байна. Мөн улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр улсын хурлын чуулганы талаар хэд хэдэн шүүмжлэл өрнөлөө. Их хурл нь их хурл шиг байхаа болцсон. Ерөнхийлөгч шиг байхаа болцсон. Засгийн газар шиг байхаа болцсон. Тийм учраас хэдүүлээ чаддгаараа эхлээд их хурлаа татаад авчил гэж байгаа юм. Ер нь төрийг хүчээр уураар өс сонзонгоор бүр өдөртөхгүй. Өс сонзон энэ төр чинь бол бид нар харж шít Монголын ард түмэн харж байна. Эхнэрийн өрх цаашаал юм болж шít. Ардсан намынхантаа ч гэсэн хэлэхэд битгий ингээд нэг иймэрхүү асуудал болж байхад ардын намын дарга нарын өрөөгөр гүүгээд ганц нэг 100 гордоод яваад вэ. Болохгүй шүү. Яг энэ хууль дээр хатуу байх хэрэгтэй. Нүг л хэлээ. Нэрийн энэ удаа хэлэхээ орхич. Улсын хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжснээр эх 7 хоногийн улсын хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ.